Улс бүрийн байгаль хамгаалагчид өвлийн ойд. Их дэлхийн уушиг болсон ой мод нь хуурай газрын бүх ургамал амтан ургамлын 80 орчим хувийн амьдрах орчин болдог гэдгийг та мэдэх үү? Тэрхүү амьд ертөнцид амьдарч буй зэрлэг амтан моддыг өвлийн улиралд судалдаг хүүхдүүд байдгийг та сонсож байсан уу? Энэ бол улс бүрийн байгаль хамгаалагч хөтөлбөр юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь уг хөтөлбөрийг тусгай хамгаалттай газар нутгуудын хамгаалтын захиргааттай хамтран хэрэгжүүлж байна. Улс бүрийн байгаль хамгаалагчийн өвлийн хөтөлбөрийн нэгдүгээр хэсэг бол өвлийн ойн судалгаа хийх юм. Сурагчид ойд ажиглалт хийж зэрлэг амьтдын үлдээсэн уул мөрийг тодорхойлох зэргээр танин мэдхийн олон сайхан мэдлэгийг олж авдаг. Амьтдын цасан дээр үлдсэн мөр, хоргол, хэвтэр зэргийг ажиглаж уул мөрийн эзнийг тодорхойлох нь ажигч чадварыг шаардахаас гадна сонирхолтой. Түүнээс гадна моддыг төрлөөр нь ялган таньж, нас өсөлтийг нь тодорхойлох зэрэг олон зүйлсийг суралцдаг. 2022 оноос эхэлсэн энэ хөтөлбөрт Дорнод аймгийн Баян уул сум болон Хинтээ аймгийн Дадал, Норлон, Баян Адар, Бэндэр, Батширээд сумдын 12-оос 14 насны 200 гаруй сурагч хамрагдаад байна. Тань мэдснээр зөвхөн мэдлэг хуримтлуулаад зогсохгүй байгаль дээлтэй хандлага, хамгаалах сэтгэлийг төлөвшүүлэхэд түлхэц болно гэдэгт бид итгэдэг.